байцгаанууд та бүхэн болон Монголын бүх эмэгтэйчүүд бүгдээ эрүүл мэндийн үндэсний төв их байх эмэгтэйчүүдийн нэлээд за тэр дотроо эрчим дэмжлэгийн тасаг мэдээлэлүүд хагааны нэгдсэн тасаг мөр зэрэгсэн ажиллаж байгаа бүх эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бодлын баярын мэндийг хүргье. Намайг Санмын амар мандах гэдэг. За миний одоо намтраг зүйл тавьчихсан л да. Би бол Улаанбаатарт төрсөн өөрөө их модернист партигаа унган иргэн байгаа. За тэгээд Бата яс цэцэрлэгээр хүмүүжж байгаа 1968-1978 он одоо Сквадрын нэрмж 10 жилийн 2 дугаар сургуулийг төгссөн. За тэгээд энэ ч болох хүсэлтэй хөтөлбөрөөр анхны дээд сургуулийн конкурс тэмцээд ингээд 1978-1984 он хүртэл анхны дээд сургууль сураад за тэгээд зөвхөн миний өөрөө баярлж багтаж явдаг юм би онц төвтэй төгсөөд улаан дипломоос гардаж явж исэн. За тэгээд дараа тэр үеийн клиникийн нэгдүгээр амарч газар буюу одоо нийслэлийн өргөө амарч газар одоо эмчээр байрлагдаж ажлынхаа гарааг хийсэн байгаа. За тэр 1984 оны 8 сарын 10-нд одоо шинэхэн эмч нэгдүгээр төрх газарт одоо эмчээр байрлагдаж ажилласан. За тэгээд намайг орчингууд би өөрөө их байх эмэгтэйчүүдийн эмч болох нэлээд сонирхолтой байсан. За тэгээд тухайн үед бол энэ мэргэжлийн эмч оронтой байгаагүй учраас би эрчим дэмжлэгээс ихээр амьдруулах мэдээгүй зүйлэг гэдэг энэ одоо эмчийн мэргэжлийг одоо сонгосон байгаа. За тэгээд тэндээ нэг 3-4 сар ажиллаж байгаад яг энэ нарийн мэргэжлийнхаа ингээд курсыг төгсөөд энэ одоо мэргэжлэрээ одоо тасралтгүй 40 жил ажиллаж юм да. За тэгээд нийслэлийн өргөн амарч газар ажиллаж байхад 4 жил ажиллаад 1988 онд одоо энэ манай бүгд эрүүл мэндийн үндэсний төв их байх эмэгтэйчүүдийн эмнэлэг улсын хэмжээний үйлчлэгийн том төв нэгдэхэд намайг одоо сэхэн амьдрах тасгын эрхлэгчээр эрүүл мэндийн яамнаас ингээд томилоод тэгээ энд одоо ажиллаж эхэлсэн. За тэр ажиллаж эхэлжсэн үе бол туршлагагүй залуухан дадлаг ийм үе байсан. Гэхдээ яг ингээд энэ мэргэжлээ эзэмшсэний хувьд энэ мэргэжлээ одоо сонирхож дурлаж байсны хувьд бол нэгэн олон одоо саад бэрхшээл бүхнийг туулаад одоо ингээд үдий зэрэгтэй гинж ажиллаж байгаамаа. За би яг энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр миний ээж бол намайг багшаа гэдэг байсан л да. Тэгээд би 8 дахь ангид байхад манай улаан загалмай нийгэмлэгийн нэг ажил явагддаг байсан. Тэр ажил яагаад явагддаг байсан бэ гэхээр нөгөө олон нийтийг хамарсан гамшигын үед эмнэлгийн анхны тусламжийг хүмүүс яаж үзэх вэ гэдэг манай багш нар заадаг байсан байхгүй юу. Тэгээд тэрэнд ингээд хүүхдүүдийг одоо чи юм шүү чи одоо хүн ингээд шахахтаад ингэх юм бол чи дагнуургыг бариад гүн шүү гэх ингээд зааж өгдөг байсан чи яг чи намайг чи анхны тусламж үзүүлдэг юм жоо шиг манай багш хэлчихгүй юу. Тэгээд яг тэрэнд ингээд бид ингээд аяг өдөртөө олцдог байсан байхгүй яг ингээд үнэхээр ингээд тэгээд бодож исэн чи би юм чаддаг гэдэг ингээд 8 дахь ангиас бодсон. Тэгээд би юм болсон. Яг миний бидний амархасаа таавч ах гисэрт маань олж мэргэжлэг хүн болоод байхгүй. Миний хамтлагын ингээд миний ажлыг үнэлээд ингээд намайг эмчнэрийн хурал тасгын эрхлэгчийн хурал гэдэг нэлээд олон шат дамжиж одоо тодорхойлтыг өгнө шүү дээ. За тэгээд тэгэхэд одоо манай тасгаас ихсүүлээд тасаг анх ингээд тодорхойлоод за тэгээд тэрний эмчнэрийн хурал тасгын эрхлэгчийн хурал төмийн хурал гэдэг ингээд шатаараасан хурлуудаар ингээд тодорхойлж ийсэн. За тэгээд тэр ингээд хүмүүс саналаа хэлээд ингээд болоод надад зөвхөн яг гараа дамж авсандаа баярлалаас илүү тэр хүмүүсийн хэлжсэн өгнөд болоод маш их хүн сэтгэлд төрүүлж ийсэн. Үнэхээр одоо яаж ажилладаг байсан, хамт олныг яаж өдөртөг байсан мэсээ за анхны хаалаа яаж орж исэн одоо бид нар өдий зэрэгтэй улсын хэмжээний үр гүйцэтгэх чадвартай болох гэдгийг мэдчихсэн гэдэг. Энэ одоо миний одоо 40 жилийн хөтөлбөрийн үйлч ингэж хийжсэн миний хамт олонны үг болоод надад маш сайхан санагдчихсэн. За тэгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний утас дуурсан чинь манай ерөнхий захирал Алтан туяа ангаахны доктор Имжман захирал байсан. Тэгээ Алтан туяа захирал утассан. Тэгээ утасгаар яг ингээд ажлын бус цагаар хүн асуугаад зөвлөгөө өгөөл ингэдэг болохоор би ч утасмаас таслах хэрэггүй байхгүй. За тэгээ захирал маань одоо хүн захиж байгаа болов хүн ингэж байгаа болов зөвлөгөө өгч байгаа болов гэдэг ингээд
авсан багтаа захирлаа авчих гэсэн чинь хамаа хэмжээ танд ингээ баярлуулъя. Юу хэлж чинь залгаа ингээ Монгол улсын миний гаяг гэж бодлоо гэж хэлсэн. Тэр үед бол бас яг сэтгэл хөдлөж ирсэн. Тэгээд танд ингээ баярлуулъя. Одоо ингээ танд ерөнхийлөгчийн тамгын газраас ярих хаа гэдэг нэг хэлжсэн. Тэгээд би баярлахаас илүү миний гэр бүл хаяг баярлж ирсэн. Шууд ойлаад дууссан шүү. Би ойлаад баг манай нөхөр миний хүүхдүүд хэлдэгсэн. За тэгээд маргааш нэг ирсэн чинь манай эмчний яриа таасан баггүй. Тэгээд тэрэндээ ингээд хангалттай ингээд гайдан зөвхөн баяр өгөө гэсэн. Тэр одоо маш сайхан юмсэн. За яг ерөнхийлөгчдөөс ингээд шагнал гадаж авахд одоо нөгөө хүндэд харуул орж ирээл те ерөнхийлөгчийн зарлаг уушаал ингээд хэлжсэн тэр мөч одоо үнхээр хүн огшдгийн байлээ л дээ. Тэр өөрөө ирэхгүй ингээд нүдэнд бэлэмсэн ингээд ямар сайн ингээ ойлгохгүй шүү гэж одоо бүр ингээд дэш хараад ингээд нүднийхээ бэлэмсийг ингээд шингээжсэн. Тэр мөч одоо хүний амьдрал тэр одоо тохиолдолд маш сайхан байж төгсөж байсан байлээ. Ер нь эмч болон зөвлөх эмч болно гэдэг бол юу да олон шат дамждаг шүү. Яг тэгэхээр зөв бид нар ихлээд ингээд нарийн мэргэжлээ эзэмшин дараа нь тэрүүгээр одоо 10 жил ажилласан намайг ажтай хойд 10 жил ажиллаж ахлах зэргийн эмч гэж болдог байсан. Дараа нь дахиад 5 жил ажиллаад тэргүүлэх зэргийн эмч гэж болдог байсан. За тэргүүлэх зэргийн эмчийг 5 жил тутам хамгаална. Тэгээд хамгаалаад арччихгүй. За тэгээд 5 дахь жилдээ яасан гэхээр зөвлөх эмч гэдгийг хамгаална. Зөвлөх зэргийн эмч гэдгийг хамгаалдаг байх юм тийм. За тэгээд 2010 онд зөвлөх зэргийг хамгаалсан. Тэгээд зөвлөх зэрэг гэдгийг хамгаалахаар зэрэг зөвлөх эрхтэй болж байгаа. Тэгээд ерөнхийдөө 2010 оноос хойш зөвлөх зэргийг хамгаалсан учраас ингээд улсын хэмжээнд зөвлөгөө өгдөг юм эрхтэй болж байгаа. Нэгдүгээр хоёрдугаар бол манай ихэнх эрх мэндийн үндэсний дугуйн шатлын дарга төв учраас бид нар угаасаа зөвлөх одоо ийм үйл ажиллагааг явуулдаг. Энэ бол бидний одоо ажлын одоо бас нэг ихэнх том чухал хэсгийн нэг. Зөвлөгөө авах гэдэг нь болохоор зэрэг өдөр шөнө өглөө орой баяр шал хизээч хамаагүй би одоо дандаа утас нээлттэй байх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо Баян Улгийн аймгийн Сагсай суманд, Дэлхийн суманд хүн хот аймгийн Булган суманд хүн хүндэрлээ гэхэд бол өглөө орой өдөр шөнө хизээч хамаагүй ингээд зөвлөгөө өгдөг. За тэгэхээр хүүхдийн эрүүл мэндийн төвдөө бас зөвлөгөө өгөн 3 амарч газар байна. Дээр нь 21 аймгийн хаан чамаагүй ингээд зөвлөгөө өгдөг басан байна. Тэгэхээр манай засгийн хамт олон маш сайхан доктор суурьшилтай ажилладаг учраас эмч нар маань бүгдээр бас ихэнх нь зөвлөх зэрэгтэй бас зөвлөгөө өгдөг юм эмч байгаа. Тэгэхээр энэ лавлаа төвд ажилладаг гэдэг маань улсын хэмжээнд зөвлөгөө өгөх эрхтэй болгодог ийм одоо том байгууллага. За ер нь бол би ингээд өөрөө тэмдэглэлээ хүлээж явдаг байхгүй тийм. Тэгэхээр би хамгийн ихдээ нэг 350-аас жилд ч та 350-аас 400 удаа зөвлөгөө өгсөн байдаг. Тэгээ одоо бол манай улсад одоо хаан чамаагүй харилцаа авах бас сайн бүрдсэн байгаа учраас цаар ярихад бол нэг юм асуудал байхгүй. Зарим үед яг юм бэ гэхээр одоо бид нар телевизэн дээр бас 2006 оноос ингээд Өсвөрний засгийн газрын тусламжтайгаар телевизээр ингээд бие ингээд хараад зөвлөгөө өгдөг ийм юм 21 аймагт бол нэвтрүүлсэн байхгүй юу? Нүбигөө амсан гэж тусламжтайгаар. За тэгээд тэрүүгээр бол ажлынхаа цагаар зөвлөгөө өгнө. Яг гэвэл 21 аймгийн нэгдсэн эмнэлэг болгон тэр телевизэнийг ажилуулдаг ийм аппарат таныг төхөөрөмжтэй болсон. Манай хэндээ ингээд ерөнхий удирдлагатай эмчнэр маань мэдээлэлээ бэлдээд өвчтөн яг бидний нүдэнд харуулж байгаа ингээд зөвлөгөө өгдөг болсон. Одоо маш яралтай тохиолдол шөнийн 2 цаг бид нар бол би миний ажлын гол онцлог нь одоо 5-10 минут хүлээх хэрэг байхгүй шүү. Хүн цусаадаа өгч нэг юм шок таштай юм бол яг хурдан зөвлөгөө өгч одоо тэрийг цусаад одоо юм гэдэг зөвлөгөө өгдөг учраас цаг алдчих болохгүй. Тийм аа учраас дахиад тэр телевизээс гадна ажлын бус цагаар баяр ажлын үед бол уцаар зөвлөгөө өгдөг. За тэгэхээр жилдээ одоо нэг 300-аас 400 удаа уцаар зөвлөгөө өгдөг. Гэхдээ сүүлийн үед бас би миний баялаад байгаа юм бэ гэхээр манай инженер анхаас чадварчиж байгаа. Тэгэхээр тэр тоо маань одоо бас басаад та.
нэг 250 орчим метрийг өгдөг болсон байх нэ. Тэгэхээр маш гүн тохиолдолд бид нар медицинээр одоо холбоотой зөвлөгөөлжтэй юм болсон. За тэгээд ер нь яг би бодохдоо нэлээд олон хүний амь насыг авсан байхаа. Тэгээд яг тухайн үед хүн байдлаас гаргачаад тэр өвчтнийг докторжуулчаад за замын ая даахта болсон чинь авцаар ч юм уу машинаас ч юм уу тэгээд зөвхөн тэвэрлээ гэрээ гээд энд бид нар үлдсэн эмчилгээнүүдийг хийгээд ингээд хүний амь насыг авдаг. Хий амь насыг авах гэдэг бол бид нар өөрсдөө маш их баярлдаг. Тэрнээ маш их баярлдаг. Дараа нь тэр хүн бодомжинд яваад сайн мэлээ гэдэг ингээд нэгчлэхээр би тэр хүний баг танихгүй чи хэн билээ гэдэг. Тэгэхээр өвчин хүний аягаар хавтар болдог. Гаднаас гадна төлөөсөө. Тэгээд энэ сайхан эмэгтэйчүүд маань ингээ өвчлээс аваад яваараа маш гоё болчдөг. Аягаа үзэсгэлэнтэй сайхан болчдөг. Тэгээд тэрийг харахад бол надад үнэхээр сайхан санагддаг. За тэгээд зарим нь бол ингээд баяр дууртай талбартай яваад бол зөндөө байж идэг. Гэхдээ тэр хүн зарим тохиолдолд баярснаа илэрхийлэн ихэнх нь бол нэг тэгж барьсан талбарснаа бас нэг илэрхийлээд байдаг шүү дээ. Монгол эмэгтэйчүүд хүмүүс дараахан талтай юм чи тэ. Гэхдээ бид нар миний хамт олон эмчнэр сэргийгч нар маань маш хүн түүнийг бид нар үлцээс авчлаа шүүгээд өөрсдөө маш их баярлаж дараагийнхаа ажлыг дараагийнхаа хүнийг авах юм урам зоригтой болдог байна. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд жирэмсэн төрхтэй холбоотой хүндэрсэн бүх эмэгтэйчүүдийг одоо манай тасаг зөвхөн хэлж үлчиж хүлээс авдаг ийм одоо онцлог сайхан мэрэгчлэлтэй. Тэгээ энэний аваад бид нар юу нэг юм бэ гэхээр зэрэг одоо намайг дүн сургууль төгсөөд ирэхэд ихийн үндэслэл асуудал тавьдаг байдаг. Одоо ч гэсэн энэ амаахны салбарт ихийн үндэслэлээр гэдэг бол амаахан тухайнаас яаж өгч байгаа гэдэг өвчнөө хүчин чадлыг харуулж байгаа. Аахгүй тэгэхээр 100 мянган төрөлтөнд 249 ихийн үндэслэл. Одоо 2024 оны байдлаар 100 мянган төрөлтөнд 22.6 болтол нь бууруулсан. Тэгэхээр энэ бууруулахад яг төр засаг гадаадын тусламж үйлчилгээ зөндөө байгаа. Зөвхөн би бодохдоо яг энэ халуун зэг дээр ажиллаж байгаа манай хамт олон манай энэ одоо хөдөлмөр маш их чухал үнэтэй хувийн оруулсан гэж байна. Анхны салбар дэлхийд даяар ч гэсэн Монгол улсын хэмжээнд ч гэсэн маш их хөгжиж байгаа. Хөгжиж байгаа нь гол учир нь юу юм бэ гэхээр дэлхийдээ одоо зэрэгцсэн дэлхийн анхаахны практикт хэрэгэлдэг сүүлийн үеийн дэвшилтэд технологиуд бол одоо бид нар нэвтрүүлсээр байгаа. За тэрний үеийн бид нар одоо манай сэхний тасаг учраас цахимал ажлын аппаратууд байна, өвчтний хяналтын хэрэгслүүд байна. Энэ болоод маш их чухал. Намайг дөнгөж төгсөөд би энэ мэдээгүй зүйлийг одоо ингээд олон төрний ялгараад наркосын юмч бид хэлсэн шүү дээ. Тэр хүнийг ингээд онцгойлаад бүх одоо амин үзүүл бүх юмыг хяндаг. Тэр хяналтын юмыг бид нар яадаг байсан бэ гэдгээр зэрэг эндээ нөгөө манжинттай нэг даалтай аппарат чангаар хийж байгаа юм үздэг байх нь шүү дээ. Гэтэл одоо бол бид нар яасан тэр манжинтаа хийгээд аппаратаар залгаад эндээ тэр хүний бүх амин үзүүлэлтүүд гараад байна. Энэ хүний даалт дэндүү ихсэд шүү, дэндүү басаад шүү гэдэг юм бол тэр аппарат өөрөө тохиолдоггүй ингээд. Гэхдээ бид нар тэр тохиолдлыг хүлээхгүй за энэ ингэж шүү гэдэг тухайн юм байдалд тохиолдол хамгийн гол нь одоо маш хурдан хугацаанд хэмжээ авчдаг болсон байна. Тэгэхээр төчид дэмжлэгээ сэхний тасаг хүний хүндрэлгүй байгаад бол яг стандартаар хамгийн гол нь хяналтын багцлахын төхөөрөмж маш их чухал байдаг байхгүй. Тэгэхээр одоо бол манай тасаг сүүлийн 3 жил ковидын үеэс эхлээд тоног төхөөрөмжийн хангамжууд маш их сайжирсан. Энэ бол бидний ажилд маш чухал үүсгэж байгаа. Энэ хяналтыг бид нар сайжруулснаар хүнийг хүндрүүлэхгүйгээр амнасыг авчиж юм боломжтой. Ерөнхийдөө би түрүүн хэлсэнтэй 3 дахь шатлалын эмчнэр бол ганцхан хүн үзэгдээс гадна хүний үзэн зөвлөгөөний өгөн за дээр нь энэ олон залуу эмчнэр мэрэгжил эзэмшиж байгаа энэ резидентүүдийг гарын аваад хангах маш их чухал байна. Тэгэхээр энэ 3 дахь шатлалын эмчнэр энэ хэзээд ажилладаг, судалгаа шинжилгээний ажил хийдэг, дээр нь багшилдаг, зөвлөдөг, ном одоо сурагчид бичдэг одоо ийм гурван холбоон дээр ажилладаг байна. Тэгэхээр бид нар бол маш
залуу ажилладаг хүмүүс ахна шүү дээ. За тэгэхээр би энэ хугацаанд бол хэд хэдэн ном бол эмчнэртэй зориулж ирсэн. За миний хамгийн анхны бичсэн ном бол энэ ихэнх бигийн шатан сурсан төгөөд бүлгийн хам шинжлэх зөвхөн энүүгээр ингээд ном бичсэн байгаа байхгүй. За энэ болохоор яг ихээр нөгөө монголчууд хүүхдүүд хоёр ажиллах гэдэг шүү дээ. Төрсний дараа хэмжээгээр цусаалдаг. Тэр цусаалтаараа зэрэг цус их алдаад ирэхээр цус нь бүлгэх болчихдог байхгүй юу? Одоо хүн ингээ хамгаалж цусаахад ингээ бүлгэн нөөж үсэж цус татдаг бол тэгж чадахгүй маш их хэмжээтэй цус алдчихдаг. Тэгэхээр тийм байдал төрөхөд бол яах ёстой вэ? Тэрийг яаж ирж таашрах вэ? Ирж таашрах учраас цус алдахгүй ба арга хэмжээг яаж авах юм бэ гэдэг ийм зөвхөн энэ номыг би 2010 онд биччихсэн. За тэгээ энэ ном бол эмчнэрт маш их хэрэгтэй ном болоод за багшаа тэр ном ч маань тэр намайг авъя гэдэг нэг хэлцээ ихтэй байсан. Тэгээ энэ бол зөвхөн тэр өнөрлөлтийн ганцхан гэсэн байхгүй. Тэгээд дараа нь бол би яасан бэ гэхээр зэрэг энэ их хурлын настай хүндрэлтийн эрчим тэмцлэг гэдэг энэ номыг би 3 дахь хэлсэн. Энэ одоо хамгийн сүүлд 2020 оны ном байгаа. Хамгийн эхлээд би 2016 онд энэ номоо бас өөрөө тасгын гамбилэг эмчтэйгээ хамт гаргаж ирсэн. Энэ номын гол учир нь юу юм бэ гэхээр зэрэг их хүний төрөлтийн үе жирэмсэн үед өвхөлт хүргэж болох энэ хүндрэлүүдийн талаар бичсэн байна тийм. Энийг яаж өөрчлөө сэргийлээ яаж ихийг одоо юу амьсаг авах юм бэ гэдгийг одоо 10 бүлэг байгаа. 10 бүлэг гэдэг нь 10 өвчний шүү дээ. Тэрний дотроо маш их зодж байгаа. За тэгээд энэ номыг маань одоо ч гэсэн бас үйлдэх хэрэгцээ тийм энэ ном байж байгаа. За дахиад нэг онцлог юм юу гэхээр зэрэг нөгөө наркоз буюу ерөнхий онцлог тийм энд жирэмсэн эхчүүдэд ерөнхий онцлог бөгөөд бусад одоо салбарынхаас бодох юм бол хүндрэл юм шиг байдаг байхгүй юу? Тэгэхээр энийг одоо ямар онцлогтой яадгийг тэр хүнд ерөнхий онцлог гэхэд бол яаж их зүүнсхийн тэр үнэлгээний дараа яаж бэлтгэх вэ гэдгийг ингээ харагдсан. Тэгээ энэ хоёр ном маань манай ингээд эмчнэр Москвагийн перинатологийн төвд ажиллаад очиж нэржил дэвшлүүлээ. За тэгээ энэ одоо бас нэлийн дээрээ 2015 одоо бараг 10 жил өмнө ном бичсэн шүү дээ. Энийг одоо яг тэр авторудаас зөвшөөрлөө бид нэр өөрсдөө орчуулаад редакторлаад гаргасан юм ном байгаа. Гэхдээ хүний анхаарал физиологийн байдал нэг өөрчлөгдөж учраас энэ бол нэг юу хоцрогдоод байгаа юм болоод байдгүй юм. За тэгээд энэ их байдлын эрчим тэмчилгээ дээр нь мэдэг хүчтэй гэж байгаа. Энэ хоёр бол бусад салбараас маш их онцлогтой жирэмсэн их гэдэг утгаараа тэгэхээр энэ их байдлын мэдэг хүчтэй гэж үү юм бэ. Энэ намайг бол мөн одоо бид нар зөвшөөрсөн шууд англиас орчуулсан юм байна. Энэ дээр манай эмчнэрийн хамтын бүтээл байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нар залуу эмчнэртэй оюутнуудад за одоо энэ мэргэжлийг эзэмшиж байгаа их барихын болон мэдээгүйжүүлэх эрчим тэмчилгээний резидент эмчнэрт бол маш чухал юм байна. Одоо энэ хэцүү ажлынхаа засвараа манай эмчнэр бас ингэ маш чухал ийм зүйлийг бичнэ гэдэг нь бол бид нар судалгаа шинжилгээтэй нотлоготой за эрдэм судлалын ажил хийж маш олон материал ашиглаж ингээд ийм номыг бичдэг. Тэгэхээр 3 дахь шатлаас гарсан энэ номнууд бол тэр нэгдэх 2 дахь шатлалын эмчнэр шууд аваад хэрэглэх ямар ч асуудалгүй ингээд ийм мэдээлэл бид нар дээр үед бол эрүүл мэндийн сэрүүл хөгжмөн гэж хэлдэг байсан. Одоо бид эрүүл гэр бүлээс эрүүл хөгжмөн тэгэхээр Монголын эмэгтэйчүүд одоо онцлог юу анхаарах вэ гэхээр одоо бидний өдөр тутмын амьдрал жирэмсэн болсон хойно янз бүрийн өвчнөд илэрч гарч байгаа тохиолдол нэлээд ингээ ихсэдэг. Жишээ нь жирэмсэн болоод энэ хүний шинжилгээ өөрчлөгдөд энэ хүн цаана ямар өвчтэй байна гэж аш татварлахад хол татварлах гэж байгаа. Тэгэхээр энэ одоо манай энэ нийгмийн хэцүү үетэй холбоотой байна. Тэгээд эмэгтэйчүүдэд зөвлөхөд яах ёстой вэ гэхээр эмэгтэй хүн болон их хүн болно тийм. Тэгэхээр 10 настай хүүхдийгч хүн жоохон юм чинь биш бодож болохгүй. Тэр 10 жилийн дараа яг төрдөг мэсэн дээр орчихно шүү дээ. Тэгэхээр энэ эртэлрүүлэг гэдэг юм маш сайхан байдаг юм л да. Охтууд одоо ээж нар нь охтуудаа төрөлтөнд одоо сайн бэлж явах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ өвчтөе хүмүүс чинь
жирэмсэн тээж чадахгүй, зарим жирэмслэхгүй, зарим жирэмсний тээж чадахгүй юм. Тэгэхээр ерөөсөө хүний нэг намрын асуудал бол эрүүл мэнд гэдэг. Дээр л одоо бүх хүмүүс ганцхан мэдээчүүд биш манай эрчүүд гэсэн тийм энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Анхаарна гэдгийг зүгээр анхаарна гэд хэлчихээр зэрэг анхаарах хэрэгтэй гэд хүний чихэнд ингээд дандаа сонсогддог юм байна. Гэтэл энэ мөн чанар гэж байгаа байхгүй тийм. Үнэхээр тэрийг ухамсарлаж ойлгох. Тэгэхээр одоо энэ сүүлийн жилүүдэд эртэлрүүлэг гэдэг одоо нэг эмчнэр үзлэг маш их хийгээд байна шүү дээ. Энд дээр хүн болгон хамаардаг хэрэгтэй аахгүй. Тэгэхээр ихэнх өвчнүүд нь бол ингэн шүү дээ тийм. Гагцгүй бид нэр онцлохгүй, үзүүлэхгүй яваад байгаа болохоор эмчилгээг хийлгэж чадахгүй. Тэгэхээр хүн болгон эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй, хүн болгон өвчнөөс сэргийлэх хэрэгтэй байна. Тэгэхээр эрүүл мэндээ маш сайн бодорой гэж хэлье. Эмчилгээ баяр цаана Ашин сайханд саран гэрэлтээд бүсгүйчүүд ардын үрсэн багш билээ. Бүсгүйчүүд хангаан тэтгэх эмч билээ. Гэртэн орхоо. За энэ байгууллагатаа одоо би эмч болоод 40 жил ажиллаад 36 жилийн энэ хамт олонтойгоо ажиллаж байсан. За тэгээд мэдээ зөвлөх хэмжээнд олон шагнартай болсон байна. За тэгээд үгээрийн тэр шагнартай одоо энэ мэрэгчлээ өгүүлэх юмсан тийм маш сайн жуулах юмсан гэхэд бол би бүх зүйлээ туслах эрмэлздэг. За тэр маань ч гэсэн манай эмчнэр ойлгодог. За тэгээ энэ сайхан буянтай мэрэгчлийг эзэмшиж байгаа, эзэмшээд ажиллаж байгаа энэ эмэгтэйчүүдтэй би олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэдэг баярын төргийн эрүүлэг хадсаар хамгийн сайн хүнийг хүсье гэж бодож байна. Эмэгтэй хүмүүс бол маш их үнцэнтэй, хүч чадалтай, оюунлаг, гооц хэсэлтэнтэй ийм хүмүүс байдаг. Гэхдээ бүхэн санал биелэх баг. За тэгээд бүх эмэгтэйчүүдийн минь амьдрал хайр халамжаар дүүрэн, гэрэл гээгээд дүүрэн, инээд баяслаад дүүрэн байх болтойгоо гэж хэлсэн яа.